За Монгол Ардын Хувьсгалт намын дарга инх хоёр өнөө өглөө 10 цагт тэмүүлгээс гарч зорилго нэгт нөхөд болох Монгол Ардын Хувьсгалт нам болон Монголын үндэсний ардчилсан намын шударгаас эвслээс 2012 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшигчтэйгээ хамгийн түрүүнд намын байран дээр уулзсан юм а. За тэрээр баримтлагдаж хоригдож бас үлсгэлэн зарлаж байх хугацаанд Монголын өнөөгийн эрх баригчид шүүх засаглал нийгмийн үнэн нүүр царайтай хэрхэн нүүр тулж байснаа ярьж за нийгэм шударга ёсны хувьсгал яхаарахгүй өгүүлэгдэж байгааг онцолж байсан юм а. Энэ эрх баригчид өөрсдөө үнэнд гүйцэгдэж зарим нь өөрсдөө илчилсэн. Би энэ юмны ард байгаа гэдгийг илчилсэн. Зарим нь нуугдж байгаа ч гэсэн өөрийн ирэхгүй зурсан гарын үсгээр эсвэл хууль хяналтын байгууллагад өгсөн даалгавраараа тэрийн дагаж хууль хяналтын байгууллагууд шүүх хууль зөрчсөн бичиг өгснөөрөө өөрсдөө илчилж байгаа. Одоо манангийн удирдлага энэ бүх балбад юмны ард байна гэдэг нь бол ойлгомжтой болсон. Манангийн удирдлага 5 толгойг 5-10 хүнд хувааж ард түмнээс бултуулж идэж байгаа нь ойлгомжтой. Манангийн удирдлага оюу толгойн гэрээг Монголын эрх ашгийг хөсөрдүүлж гадныхын найр тавин өгсөн нь ойлгомжтой. Манангийн удирдлага амлалтаасаа буцаж сая 500 сая төгрөгөө өгнө гэжсэн тэр амлалтаа биелүүлээгүй нь ойлгомжтой. Манангийн удирдлага шүүх хууль хяналтын байгууллагыг өөрийн хараат байдалд оруулж улс төрийн удирдагчдоо улс төрийн өрсөлдөгчдийн удирдагчдыг хэс хэрэгээр хэрмэгдүүлж байгаа нь одоо ойлгомжтой. Гэхдээ энэ бүхнийг бол бид өөрсдөө ойлгож байна. Ард түмэн ойлгох ёстой. Ингээд Монголоо бүгдээрээ манангийн удирдлагын гарнаас салгаж авъя. Монголоо бүгдээрээ Монголынхаа ард түмний гарт буцааж тушаая. Монголын төртөө Монголын төртөө Монголын баялагтай ард түмэндээ Монгол орноо буцааж өгөө. Энэний төлөө бүгдээрээ энэ сонгуульдаа маш идэвхтэй ажиллая гэж та бүхэндээ хандан уриалж байна. За тэрээр эрх баригчид түүний тэмцлэг мохоохын тулд элдв шахалт үзүүлж түүнийг хууль журмаар хаацалан илгээж байсныг мөн ярьсан юм а. За түүний тэмцлэг мохоох гэсэн өнгөрсөн энэ бүх хугацаанд ард түмний дэмжлэг юу юунаас илүү хүчтэй байсныг тэрээр мөн хэлж байлаа. Монголын ард түмэн хэрв эрүүл мэндээр инх хоёр хохирох юм бол үхэх юм бол инх хоёр өөрөө хохин биш. Төр засаг өнөөдрийн эрх баригчд буруутай гэж ингэж хандсан. Монголын энэ ард түмний дэмжлэгийг би мэдэрч ирсэн. Манай намын эвслийн гишүүд ирээд тэр эмнэлгийн гадаа та өгч болохгүй шүү. Эрүүл мэндэ бодоороо бид тантай хамт байгаа шүү гэж хэлснийг би сонсож байсан. Би 461-д нэг өглөө босоход Хөх Монгол босоороо гэсэн дуу өвшиглэж эхлэхэд манай эвслийнхэн гадаа ирсэн байгаа юм байна гэж би бас хамсаа шархирж ийсэн шүү. Тийм учраас бол би та нар надтай хамт байна гэдгийг өдөр болгон мэдэрч ирсэн. Монголын ард түмэн надтай хамт байна гэдгийг өдөр болгон мэдэрч ирсэн. Одоо бүгдээрээ энэ сонгуулиар ард түмэнд бид өмгөөлөх хүчин чинь шүү. Бид өмгөөлөх охид хөвгүүд чинь шүү. Бид өмгөөлөх хүмүүс чинь шүү. Бид Монголынхон төрийг баялагын ард түмэндээ буцааж яваа шүү гэдгийг хэлж бүгдээрэнд нь ойлгуулж дэмжлэг авъя гэж та бүхэнд хандив. За өнгөрсөн сар гарны туршид өрнсөн энэ бүх үйл явц эрх баригчдын үйлдэл 20 жилийн туршид ардчилсан гэх тодтголтой явсан Монгол улсын нэр хүндийг ч олон улсад унагсан гэж хэлж байсан юм а. Монголын төлөө Монголын ард түмний ашигын төлөөх энэхүү тэмцлийг гадныхан анхааран харж бас дэмжиж байгааг өнгөрсөн хугацаанд Монголын зүг хандуулсан гадныхны анхаарал харуулж байгааг хэлж байсан юм а. За ингээд эцэст нь тэрээр Монгол оронд шударга ёсны давалгааг бий болгож улс орноо манангаас салгахыг за шударгаас эвслээс нэр дэвшигчдэд уриалсан юм а. За Монгол Ардын Хувьсгал намын дарга инх хоёрыг эмчнэр байнгын хөдөлгөөнтэй байж эрүүл мэндэд анхаарах хэрэгтэйг анхааруулсан байна.